Энэ бол материаллык бүхнийг бүтээсэн энергийн талбар бөгөөд үүнд нэвтэрч нэгдмэл ухамсарт ойртох тусам бид энэ ухамсартай нэгдмэл нэг зүйл гэдгээ ухаарч эхэлдэг. Гэхдээ үүнийг бид өөрөө цэвэр ухамсар болж байж л ойлгож, үүнийг хийж үүнийг мэдэрнэ. Цэвэр ухамсар болохын тулд харин мянган жилийн хүн гэдэг бодгалын далд ухамсарт гүн бат суугдсан ухамсарт үл анзаарагддаг тэр амьд үлдээх гэсэн амьзуулгын програмчлуудыг давах хэрэгтэй болдог. Учир нь амьзуулгын төлөвт орших үед бид бүх анхаарлаа өөрийн бие дээр, өөрийн орчин тойрондоо, цаг хугацаандаа буюу орчин тойрондоо хандуулж яадаг. Үүнийг давахын тулд бид биеэ орчин нөхцлөө цаг хугацаагаа давах хэрэгтэй болдог. Өөрөөр хэлбэл амьзуулгын төлөв бол өөрчлөгдөх төлөв биш юм. Учир нь нүдэн айна дотог шүнгээгээ суувал чи аюул дүртэж мэднэ, бос зух, тэмц нуугд гэж өөрийн мэдлгүй биеийн дотроос энэ програмууд хашгирдаг. Бид Латин Америкийн олон шоронд ажиллаж үзсэн. Зарим хүмүүс зүгээр л нүдэн айнаад сууж сурах гэж ямар их цаг зарцуулдгийг мэдвэл та нар гайхна. Тухайн хүн ухамсартайгаар зөв мэдээлэл аваад юуг яах гэж хийх гэж байгаагаа ойлгоод нүдэн айнаж өөрчлөгдөхийг хүсээд байдаг. Тархитлохоо ухамсар нь хүсэж байгаа. Гэтэл би энэ яадаг гэхээр битгий. Аюул учрна. Итгэж болохгүйгээд нүдэн ч аниулж чадуулдаггүй.